Хүү. Хүүшээ. Хүү энэ ямар амар хатуу юм бэ? Энийг одоо амттан мөн байгаа. Би н одоо буруу юм зам авчаагүй байгаа. Бүр яг дугууны хаймар шиг юм аа. Машины хаймар ч юм уу. За сайн байцгаана уу? Солонгос дээр энэ миний анхны шинэ жил болон анхны зулсаар гэхдээ надад ямар ч нэгэн баярын уур амьсгал алгаа хулгайч юм аа. Монголд ер нь баярын уур амьсгал гэдэг зүйл амар орд юм байна. Солонгост бол нэг тийм ерөөсөө харагдахгүй байна уу? Зүгээр нэг хідэн гацуур мод засаа ийцэн тэр хүмүүс нь ч гэсэн нэг тийм ямар ч нэгэн баярлж байгаа шинж минж бол надад ерөөсөө харагдахгүй байна уу? Эсвэл би л олж харахгүй юм уу? Би зүгээр 3 охины дуу сонсоод энд эм ороод байж шít гэртээ. Шинэ жилийн ч дуу сонсох хүсэл алга ойлгож байна уу та нар? Ганцаардаад байна уу? Гэтэ гэрээ санаж байна. Гэртээ ясан мал гоё байхгүй. Яаж л нийслэлээ салаад бууцтай байж байгаа. За бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань эхэлж байна. Би энэ удаагийн бичлэгэн дээр бодож төлөвлөсөн юм маань юу вэ гэх юм бол Солонгост ядуу байх үедээ мөнгөгүй байх үед одоо наад шиг тийм мөнгөгүй байх үедээ ямар амттангууд идэж болох вэ гэж дэлгүүр ороод орчлон хорвоо дээр байж болох хамгийн хямдхан амттангуудыг би түүж авсан байгаа. Гэхдээ би тэднийг үнэхээр хямдхан гэж бодож авсан заяо. Айгу том сүлжээ маркет болохоор би ингээд арай нэг хямдхан юм авчлаа даа гэж баярлал гараад ирсэн чинь тэрний хажуудалд нэг дахиад нэг дэлгүүр байсан байхгүй юу. Тэр дэлгүүр рүү н ороод харсан чинь 1800 воноор авсан юм тэнд 1000 вон гэж байсан байхгүй юу. Бүр ингээ 800 воноор ингээ хямдхан заяа. Би тэрийг харчиж жоохон дургу өрсөн л амар нэг тийм лөвердүүлсэн юм шиг хөлөгтүүлсэн юм шиг нэг тийм хогийн мэдрэмж авсан за. Саннаас би нэрээ 100 мянган дагагч хүрсэн штэ. Тэгээд хүмүүс надаас 100 мянган бичлэг хийгээч мийгээч гэж ер нь жоохон дарамтлж байгаа. Албаар хийхгүй байгаа юм зам ерөөсөө байхгүй заяа. Ягаад вэ гэх юм бол тэр чинь бас seller play button гэдэг юм бас ирчүүл хөрхөн хийчмээрээ штэ. Зүгээр л те 100 мянга гэд ямар та нар дуудулж өгөлтөө нь штэ шал тэнийг штэ ядаж нэг гарандаа нэг шагнал шиг юм ингээ барай сууж ивэл арай гоё харагдах юм болов гэж би бодсон байхгүй юу. Seller play button эртэл жоохон үлээж заяа те би ирэх юм бол тэрийг хөөрхөн unbox хийж байгаа нэг айтайхан хөөрхөн бичлэг хийгээд та нартаа оруулах болон заяа жоохон хүлээч. За ерөнхийдөө бол хамгийн хямдхнаас миний дээдлийн лимит 2000 вон гэдэг хүртэл авсан заяа. 2000-аас дээш воны бүтээгдэхүүнийг үнэтэй гэж үзсэн заяа. Тийм болохоор 2000-аас доош буюу 2000 дотор багтсан амттангуудыг би авсан гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ амтлагаа явуулж эхэлцгээе. Let's get started. Ой нэрээ амхандаа би нэрээ шинэ жилийн уур амьсгал оруулах гэдэг юм ногоон өнгийн цамц манц өмссөн шүү дээ. Зогч гинүү тэгээд дажгүй байна уу? Би ясны хөөрхөн гэрэл шинэ жилийн гэрэл мэрэл асаах уу? За нэг ийм хөөрхөн гэрэл байгаа байхгүй юу? Шинэ жилийн уур амьсгал оруулж байгаа хамгийн дээдлийн маань хүчин чадал энэ байлаа. За тэгэхээр хамгийн ихний бид бүхэнд байгаа хямдхан амттан бол энэ ногоон өнгөтэй. Угаасаа л хямдхан харагдаж штэ. За сай канжон гэж байгаа байхгүй юу? Сай гэдэг нь болохоор будаа, тэгээ канжон гэдэг нь болохоор жигнэг За мэдгүй ямарсан жигнэг мимник тэгээ ерөөхдөө бол нэг будааны тийм жигнэмиг заяа. За нэгэд харах юм бол зүгээр яг цөмцөн самар хооронд нь наалдан падтаар нагаа ицсэн юм шиг харагдаж байна. Хүүр минь яасан амар бутарт юм бэ. За ийм. Попкорны гадна талыг миксертэй хэлбэрт оруулаад ингээд базаад ингээд нэг ийм юм болгоцсон юм шиг амттай байна. Гэхдээ нэлээл яг попкорн шиг л амттай байна. Нэг гойч биш, муухайч биш. Хөөх юм дажгүйтэл амттай байна. Бас үл аймад даарч би одоо өлөө дотор яваад байгаа байхгүй юу. За 10-аас 4 оноо өглөө. За дараачийн миний хямдхан гэж тодорхойлж авсан бүтээгдэхүүн болохоор энэ байна. Би болохоор энийг бас яг юу болохыг сайн мэдэхгүй байна. Oh my god. यो bubble tea хийдэм юм шүү энүүгээр. Тэгээ ямар ч ясан нэг ийм гарч ирж байна. Тэгээд нэг ийм ууттай зүйл гарч ирж байна. Энэ одоо юу юм бэ? Халбаг байна хөгшөө. Найзуудаа энэ араа халбаг. Ус хэрэгтэй байна. Би усанд явчаад ирээ найзуудаа. За нөгөө алдарт лонхоо аваад ирлээ. Усан дотроо энийгээ сайхан задлж аваад хийчих юм шиг байна. Ямар төвөгтэй юм бэ? Зүгээр ч нэг юм идүүлчихгүй заавал надад юм хэлэх гэдэг юм. Энэ юу вэ? Нэг ийм гарч ирлээ. Элсэн сахар шиг юм. Тэг ямар ч ясан ингэ хийнэ. Энэ нэг бор юм байгаа. Энэ бор юмаа сайхан завсар гаргах хэрэгтэй юм шиг байна.
Би яагаад заавал ийм бичлэг хийхээр ингэж бүтлгүүтэж бүр ингэж гөлөг болд юм болоо. Одоо бүр хамаг юм нүүртэйгээ наалдаад эхэллээ. Жохон дургу үрчлээ заяа дургу үрчлээ ямар хогийн амттан бэ. Ямарсан амсын. Биш энийг одоо яах вэ ингээл хийгээд ах юм бах та. Яг юу шиг болохгүй байх юм. Би одоо энийг ч одоо бабл тигийн нөгөөний бабл гэж ойлгоод байна шүү дээ. Шал сони инээдтэй юм болоод ах юм. Эхлээд уурж үзье. Амт нь бол их тааламжтай амтагтлаа. Энэ ууг нь баабл болох ёстой юм шиг байна. Гэхдээ энэ харж гин үү нэг юм жижигэн ирвэхний авгалтаа шиг юмнууд л болчлоо. За энэ бол өстой хогийн ид байна уу. За 10-аас 3 шүү. За бидэнд хулуу байна заа юу. Энэ арай ямар их хэмжээний элсэн сахар дуурж байгааг сонс. Элсэн сахар. Нүл элсэн сахар. Амар зөөлхөн. Ийм зөөлхөн. Хүйн эрдэн чихэр юм шүү. Үгүй энэ эрдэн юм шүү бүр. Эн чи ямар сони ид вэ? Нөгөө махны хулх гэлөө бөлгч гэлөө нэг юм байдаг штэ нэг юм шар өнгөтэй яг тэрэн шиг заяа ажиллагдах мэдрэмж нь яг тэрэн шиг. Амт чанарын хувьд гэх юм бол барьсан талах шиг заяа. Яг хөө идэж болохоор гэхдээ дандаа идэх үг гэвэл үгүй. Тэгэхээр бүгдээрээ энэнд 10-аас 4 оноо өгцгөө. За араас нь угсруулад бид нэр дахиад холуу тэгснээ зүгийн балны амттай дахиад амттан гаж иж энэ заяа. Нөгөөний цэвэр зүгийн балны үнэр эдэн штэ. Яг тийм үнэ штэ юм байна. Дотроо ингээд хөөхөн тусдаа өмнө хийцэн заяа. Одоо ингээд найзуудтай маа миний андаа миний хөгшөө ингээд нэг нэгийг өгүүлээс хөөх юм байна заяа. Харуул нэг юм харж гинөө. Тариалангийн талбай шиг л харагдчихэ. Миний нөгөө хэлээд долоолгон байдэн штэ. Долоолгоны маань голд нь зүгийн бал шиг хайчиж. Яг тийм амттай. Би нөгөө хулуу идэж үзээг болохоор хулуу яг ямар амттай гэдэг мэдэхгүй байна. За энэ бол нэг гоё биш юм байна 10-аас 1 оноо. За дараачих нь бидэнд нэг ийм уранда гэдэг амттан байна. Харагдах байдал нь одоо айгүй царай муутай юм байна. Ингиж томоор нь амруугаа иж отохгүй мэнэ тагна амир зүсч цус амтагдаад байна. Амар шүдэнд наалт чинь яана миний ломп сугараад унцшгүй дээ. За энэ бол нэг гоё биш юм байна өө. Энд одоо хэдэн онооч өгмөр юм дээ. Амар шүд мөд өвдгсөн тагнаамыг нэ зүссэн өстө хогийн ид байна энэ чинь. 10-аас 1 үгүй биш нэгч биш нэ. За үүний дараа бидэнд ийм хөрхэн сэнсэнцэр байна. Үй би энэ хүүхдийг мэдэн ш. Би энийг үзэл солонгос хэлтэй сайн болчихсон байхгүй. Та нар энэ хүүхдийн киног мэдхүү нэг солонгосын хөрхэн хүүхдийн кино байдаг байхгүй юу. Тэгээ энийг ингээд сайн үз заяа дүү солонгос хэл мэлтэн ч гэсэн сайжирна. Ямар хөрх юм бэ? Бас эн чи иргэдэм байх хүү. Энэ одоо гаццсан юм бах та. Яах ёстой болоо. Төвхтөө мэнэ. Жохоо хөвгтөд авч өгвөл жоохон бэлтгэр л ид байна. За тэгтээ амсч үзцгээ. Эхлээд энэ шар төрлөөс нь амсаа. Шар нь юу вэ? Лимон байна, лимон. Энийг мэдгүй амт ээ нөө. Улаан нь гүзээлцгэн байна. Ногоон нь жоохон мэдгүй амт байна. Улбар шард нэг оранжны амт оруулах гэж л үзсэн юм шиг байна. Энд бүгдээрээ за яг үзэнч хим маяг нь бол ганган юм уу ганган. Тэгээд 10-аас 1 за 1 2 оноо өгчээ. За чим бидний хямдхан амттан бол ямар хөөрхөн царайлаг юм бэ? Oh my god хараа. Андуудаа ирзэн чихэр. За энэ яг өндөр оноо авсан шүү. Энэ өндөр оноо авчлаа. Бүр үнэхээр таалдаг амт байна тхүү. Миний амар таалдаг амт байна. Яг энэ чихэрний тэр эсэглэн байдал, жоохон чихэрлэг амт, тэр жажлуур идэр бүгдээр амар гоё юм. Маш гоё юм. Үнэхээр гоё. 10-аас 8. Үүний дараагаар бид нэр хямдхан бичээн байна. Хөөе хямдхан ч гэсэн үнэр нь амар үнэтэй үнэртэй юм байна хөөе. Дотроо юм. Хөөе энэ ч нөгөө нэг Монголд байдаг бичээн байж тээ. Нэг голдоо нэг лимоны амттай байгаад идэг. Энэ яг тэр байж тээ. Тэгээд тэр бичээний нэрийг мэдэхгүй. Энд бүгдээр 10-аас 6 оноо өгцгөө. За энэ болохоор солонгосын өвөө эмээ нэрийн иддэг амттан гэж би бол ойлгосон. Манай хятад найзууд тэгж яриад байсан. За энэ ч өвөө эмээ нэр бол идэхгүй юм байна да. Үгүй ээ. Хүшээ. Яй, хилээс ажлаа. Үгүй ямар амар хатуу юм бэ? Энийг одоо амттан мөн байгаа.
Би надад буруу юм зүм авчаагүй байгаа. Бүр яг дугууны хаймар шиг юм аа. Машины хаймар ч юм уу. Йоо. Хог гэж энэ ямар ч амтгүй мэн. Тэгснэ идэхэд амар хэцүү. 10-аас 0. За дараа чи нэг ийм амттай мэн. Энэний үнэр адилхан үнэрч чинь энэ хоёрын үнэр. Нөө түрүүний иддэг энэ. Яа. Ямар амар стресстэй бичлэг вэ? Йоо. За тайвшир. Ууртлуул батг гарна. Тайвшир. За харах юм бол эмгэн хумс гэдэг л маань эмгэн хумсыг л энэ дотор хуйгийг аваач зөндөө олны хийсэн юм шиг харагдаж. Гэхдээ мэдээж эмгэн хумсны хуйг биш л дээ. За амсч үзцгээе. Амт бол маш тодорхой байна. Яг нэг тийм попкорн дуу маягийн юм байна. Гэхдээ би попкорнд нэг дуртай биш ээ. Тийм болохоор энд нэг 10-аас 1 оноос шүргүүлээд хайчээ дөө. Үүний дараагаар биднэрт маршмеллоу байна. Хүш яасан хөөрхөн зөөлөх юм бэ? Йоо эднийг эзсний дараа энийг эзсэн чи миний бүр шүдний гижиг хүрэж шин. Йоо. Ямар хөөрхөн зөөлөх юм бэ? 10-аас 6 оноо. За энэ ер нь л жоохон нэг тийм тэрэлт ихтэй бичлэг болоод байна. Сүүлийн 2 амттан манд бичигдээгүй байсан байна. Ийм амттан байсан байхгүй. За нэг ийм хөөрхөн дэлхийн ертөнц шиг нэг ийм бөөрөнхий өнгөтэй. Нэг болохоор би дүрслэгтэй болохоор оцсон шувууны гэр гэж дүрсэлсэн байхгүй. Гэхдээ Google-ын дээр гардаг оцсон шувууны гэр заяа. Угаасаа манай оцсон шувуунууд чи амьдрал дээрээ гэргүй штэ хөрх юм. Тэгээ хацгад болохоор энэ нөгөө кисэл гэдэг нөгөө Орсын амттан мэдэн штэ. Тэр шиг амттай байсан байхгүй. Тэгээд би энэнд одоо 10-аас хэдэн оноо өгсөн юм бол чаавас 3 муруу оноо шүргүүлсэн баг заяа. За ийм ягаан өнгийн амттан байна. Энэ маань болохоор би эдсэн чинь нэлээд шороо үнэрсэн заяа. Айгуу нэг тийм баримлын шавар жижиглээ бөөрөнхөйлөө тавьсан юм шиг харагдаж байгаа сте. Тэгээд амтлангууд нэлээд шороо үнэрсэн амттай заяа. Ер нь нэг тийм шороо үнэрсэн чихэр байна. Тийм болохоор би энд нэг 10-аас 1 оноо шүргүүлээд хайсан байгаа. Энэ дундаас 2 амттан л яг гайгүй та бүхэнд санал болгож идэж үзүүл үзээрэй гэж санал болгуулдаг энэ хоёр байсан байхгүй юу. За тэгээ мэдээж Ирзэн чихэр маань 1-р байр, бичээл маань 2-р байранд орсон байгаа. Тэгээ миний хөгшин жоохон амт чанар манараа сайжруулад 1-р байр руу бас тэгээ зүтгээрэй заа юу тэгээ чамд амжилт хүсье. За тэгээ 1-р байранд орсон Ирзэн чихэрэндээ баяр хүргэе. Амт чанараа улам сайжруулаад гоё болохын төлөө Ирзэн чихэрдээ ерөөл уншчихъя. Эрэгтэй амттангууд гэдэг бичлэгийн өмнө энэ амттангуудын бичлэг орох хэрэгтэйсэн байхгүй юу? Найз маань яг тэр амттангуудыг аваад ирсэн болохоор за эхлээд найзхаа авчиж өгсөн амттангуудыг хий гэж одоо тэгээд эднэр маань хойшлогдоод ингээд оны ингээд сүүлийн бичлэг болж орж байна. Тэгээд энэ бол миний 2024 онд хийж байгаа хамгийн сүүлийн блог байгаа. Тэгээд надтай хамт байдаг та бүхэндээ баярсан талархснаас илэрхийлж байна. Тэгээд 100 сарын мэнд мөн шинэ оны мэнд хүргэе. Тэгээд 2025 онд аз хиймраар дүүрэн байх болтугай. Мөнгө төгрөг зөндөө олох болтугай. Гол унтаа байх болтугай. Бүх хүмүүс л эрүүл инхтэй өвчин зовлонгүй инх тунх орших болтугай. Тэгээд та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхний өксөө өрөөцгöy. Тэгээд бүгдээрээ 1 сард шинэ блог болон шинэ бичлэгээр уулзцгаая. Концерт дуслаа. Конец билма бай.